Давхар татварын гэрээнд хоёр улс харилцан хөрөнгө оруулалт хийх үедээ ашигын татваруудаас бие биендээ хөнгөлөлт идэлүүлэх зохицуулттай маа. Гэхдээ энэ гэрээ ижил төстэй улс орнуудын хооронд хийгдэх учиртай. Хэрвээ өндөр болон буурай хөгжилтэй хоёр улсын хооронд хийгдвэл буурай хөгжилтэй оронд ямарч ашиггүй байх юм. Гэтэл манай улс 1990 оноос хойш маш олон өндөр хөгжилтэй оронд энэ гэрээг хийснээс болоод өнөөдөр горыг намсахаар болоод байна. Саяхан оюутлогоо компани манай улсад давхар татварын гэрээтэй Нидерланд улсад очоод бүртгүүлчихсэн байна. Манад маш том хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд ногдол ашиг аваад гарч байгаа компанидад бид нар татвар тавьдаг байхгүй. Ногдол ашигн дээр нь. Тэгэхээр ногдол ашиг авч гарч байгаа компани тэр манай давхар татварын гэрээтэй улсууд давчид өөрсдөө компаниг бүртгүүлжүүл ногдол татвар ашигынхаа татвараас чөлөөлөгддөг байхгүй. Яг бүртгүүлсэн байгаа гэдэг шүү. Тэгээ одоо бүртгүүлсэн. Тэр бол Монгол үйл ажиллагаа хийж байгаа бүх компани манай тэр хамгийн ашигтай давхар татварын гэрээтэй улсууд очиж бүртгүүлнэ. Тэр нь бол хуулиар нээлттэй. Ингээд л Монгол улс оюутлогоос ногдол ашигын татвар авч чадхааргүй болж байна. Энийн нэгүгээр оюутлогын ашигаас татвар хэлбэрээр 66% нь орж ирнэ гэд байгаа нь хасагдана гэсэн үг юм аа. Гэхдээ яг хэдэн хувиар хасагдах нь одоогоор тодорхойгүй байна. Нэг үний юм гэвэл өнгөрсөн онд засгийн газар Айхомэнс компанитай гэрээ байгуулж байхдаа энэ давхар татварын гэрээг орд тас мартчихсан уу? Зайлшгүй санаатаа дарагдуулсан уу бүү мэд огт дурсаагүй маа. За одоо бид нар эндээс сургамж аваад бараг бүх улсуудад давхар татварын гэрээг өчнөгөө болгоо гэдэг загтлыг өгсөн байна. Сангийн сайд өв. За хэрэг цаашид энэ гэрээг улс орнуудтай цуцалж чадахгүй бол манай улсад асар их алдагдал учруулна. Тодорхойлбол манад хөрөнгө оруулж байгаа бүхий л компаниуд тэдгээр улс орны нэгэнд давхар бүртгүүлж татвараас хөнгөлт идэлхэр болоод байгаамаа. Шууд тэдгэр цэцэг Батбаатар нар мэдээллээ.